За өнөөдрийн одоо хүчин төгөл төр мөрдөгдөж буй одоо дүрм журмаар бол авцам ашигласны төлбөрийг бол тээврийн хэрэгслийн одоо төрлөөс шалтгаалаад 10,000-аас 70,000 төгрөгийн хооронд за мөн одоо шалган бүртгэх товчоодоор нэвтэрж байгаа автотээврийн орон нутгийн одоо автотээврийн хэрэгслүүдээс бол 1,000 төгрөгөөс 5,000 төгрөгийн хооронд ийм төлбөр хураамжтайгаар авч байсан. Тэгвэл одоо 9-р сарын 1-ээс эхлээд энэ төлбөр хураамжууд бол тэглэгдэнэ гэж ингэж ойлгож байна. За ерөнхийдөө 2008 онд хамгийн анхны одоо бүрэн цахилгаан хөдөлгөөртэй ийм автомашин худалдаанд гарсан. Энээс хойш 2013 оноос эхлээд ерөнхийдөө одоо дэлхийн дахинд худалдан авалт хэрэглэгчдийн тоогоор бол маш их одоо түүж дэлгэрж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо баруун Европ, Хойд Америкт шинээр худалдаанд гарч байгаа автомашины 40 орчим хувийг бол бүрэн цахилгаан автомашин одоо эзэлдэг болсон. За манай хотод яагаад энэ бүрэн цахилгаан автомашиныг дэмжих одоо ийм шаардлага гарсан бэ гэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 орчим хувийг бол автомашинаас эзэлдэг одоо хортхий 260 гаруй төрлийн одоо энэ хортхий бүрдүүлдэг байгаа. Тэгэхээр энэ агаарын бохирдлыг одоо бий болгоход тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа автотээврийн хэрэгслүүдийг одоо хүлэмжийн хий ялгаруулдаггүй агаарын бохирдлыг 0%-аар одоо ингэж бохирдуулдаг ийм автотээврийн хэрэгслүүдийг бол хэрэглээг нь дэмжих юм зүй ёсны шаардлага гарсан юм а. За Улаанбаатар хотын хэмжээнд нийт автомашинуудын бол өсөлт жилийн дунд өсөлт 13% байгаа. За бид нар энэ шийдвэрийг гаргахаас өмнө бол Монголын автомашин импортлогчдын холбоотой бол одоо уулзалт зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар бол дэлхийд дээрх одоо автомашин үйлдвэрлэгч бүх томоохон компаниуд бол бүрэн цахилгаан автомашины одоо хөгжил рүү бол ингээд шилжчихсэн байж байгаа. Үйлдвэрлэлөө шилжчихсэн. Ингээд энэ шийдвэрийн дараанаас бол Монголын одоо автомашин импортлогч одоо аж ахуйн нэгжүүд холбооны зүгээс бол цахилгаан машины хэрэглээг дэмжсэн одоо энэ импортыг бол одоо их хэмжээгээр оруулж ирнэ. Тэгээд одоо нийслэлчүүдтэй иргэдтэй хандаж хэлэхэд уртаг зардлын хувьд бол одоо бензин болон дизель хөдөлгөөртэй автомашинуудаас 90 орчим хувиар одоо бага зардалтай, байгаль орчиндөө ээлтэй бүрэн цахилгаан автомашины хэрэглээг дэмжээрэй. Нийслэл хотын та бүхний хэрэглээг дэмжихэд чиглэсэн бодлого шийдвэрээ гаргалаа гэж хэлэх байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд бол одоо зан тээврийн яамны мэдээллийн сангаас авсан дээр бол 74 одоо бүрэн цахилгаан тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын авцаамын хөдөлгөөнд бол оролцож байгаа. За энэс хойш бол одоогоор энэ төрлийн автомашиныг импортлоод оруулаад ирсэн аж ахуйн нэгжүүд бол бас цөөнгүй бий. Үнэхээр бол одоо хэрэглэгчтэй чиглэсэн их том дэмжлэг болно гэж ойлгож байна. Бидний одоо дунд байгаа нийтлэг ойлголтоор бол энэ бүрэн цахилгаан автомашиныг цэнэглэхэд цэнэглэгч станц хэрэгтэй юм шиг ийм ойлголт байдаг. Тэгэхээр энэ автомашинууд маань бүгдээрээ 220 одоо вольтын энэ энгийн одоо цахилгааны залгуураас өөрийгөө бүрэн цэнэглэх боломжтой байгаа. Тэгэхээр гэртээ, гаражтаа, одоо гадаа энэ талбайд ч гэсэн одоо цэнэглэх боломж бүрдэнэ. За өнөөдрийн одоо өчигдрэн гарсан энэ нийслэлийн захиргааны захирамжид бас нэг шийдвэр юу гэж гарсан бэ гэхээр 9-р сарын 15-ны дотор нийтийн эзэмшлийн гудамж талбай за одоо автомашин олноор тавигддаг юм зогсоол бүхий газрууд бол цахилгаан машины цэнэглэх станцуудыг барьж байгуулах. За дээр нь өшөө энэ хэрэглээг дэмжихэд чиглэсэн шийдвэрүүдийн төсөл бүхий төлөвлөгөөг танилцуулгыг бол байгаль орчны газарт үүрэг болгосон байгаа. Тэгэхээр удахгүй нийслэлийн одоо нийтийн эзэмшлийн гудамж талбай авто зогсоолуудад бас цахилгаан автомашинуудад зориулсан цэнэглэгчүүдийг бол байрлуулж эхэлнэ гэж ойлгож байна. Энэ асуудлаар бол бүрэн цахилгаан автомашины цэнэглэгч станцуудыг барьж байгуулах энэ дэд бүтцийг бий болгох тал дээр бол бид нэр хувийн аж ахуйн нэгжүүдийн одоо үүсгэл санаачлагч дээр тулгуурлаж явуулна гэж ингэж ойлгож байгаа. Агаарын бохирдлыг одоо автомашинаас бол 3 төрлийн татвар авж байгаа бид нар мэднэ тийм ээ. Автомашины татвар байгаа, агаар бохирдуулсны төлбөр байгаа, автоцамын хураамж байгаа. Тэгэхээр бүрэн цахилгаан автомашин бол өөрөө ямар ч одоо хүлэмжийн одоо нүүрс хүчлийн хий ялгаруулдаг учраас энэ татвараас бол өөрөө чөлөөлөгддөг, хуулийн дагуу чөлөөлөгддөг. Өнөөдрөөс автоцамын хөдөлгөөнд орж байгаа энэ автоцам ашигласны төлбөрөөсөө бас чөлөөлөгдөж байна. Тэгэхээр цахилгаан автомашин хэрэглэдэг хүн бол зөвхөн автомашиныхаа албан татварыг л төлнө гэж ойлгож байна.